А хотоос гарч Б хот орохоор болжээ. Санамсаргүйгээр нэг зам сонгоход энэ зам Л хотыг дайрсан байх магадлалыг олоорой. Л-ийг дайрч А-гаас Б-д очих хэдэн ялгаатай зам байна вэ? А-гаас Л орох 3 ялгаатай боломжтой. Л-ээс М хүрэх 2 ялгаатай боломжтой. М-ээс Б хүрэх 1 боломжтой. Иймд А-гаас Б хүрэхэд Л-ийг дайрч очих нийт 3-ыг өршчин 2, өршчин 1 буюу 6 боломжтой байна. С-ийг дайрч А-гаас Б-д очих хэдэн ялгаатай зам байна вэ? А-гаас С-ийг орох 1 боломжтой. С-ээс Д хүрэх 3 боломжтой. Д-ээс Е хүрэх 4 боломжтой. Е-гээс Б хүрэх 2 боломжтой. Иймд 1-ийг өршчин 3, өршчин 4, өршчин 2 буюу нийт 24 боломжтой байна. А-гаас Б-д очих нийт хэдэн ялгаатай зам байна вэ? Л-ийг дайрч А-гаас Б-д очих 6 ялгаатай боломжтой. С-ийг дайрч А-гаас Б-д очих нийт 24 ялгаатай боломжтой. Иймд А-гаас Б-д очих нийт боломжийг 6 дээр нэмэхэд 24 буюу 30 гэж болно. Санамсаргүйгээр нэг зам сонгоход энэ зам Л хотыг дайрсан байх магадлал нь 6-г харьцах нь 30 буюу 5-1 байна.